За сайн байцгаана уу та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр холсон сургалтын Flex загварыг хамгийн үр дүнтэй Монгол улсад туршин нэвтрүүлж байгаа нэгэн сургууль дээр ирээд байна. За энэхүү сургууль бол ерөнхий боловсролын сургууль, электрон жаал нэртэй юм сургууль байна. Тэгэхээр энэ сургууль дээр сураад имэн гэдэг энэ хөө одоо сургалтын платформыг ашиглаад математикийн хичээлд хэрхэн одоо хувийн чиглэсэн суралцахыг, суралцагчийн онцлог тохирсон суралцахыг хэрэгжүүлж байгаа ийм туршлагыг хэдүүлээ хамтдаа сонирхож өнөөдөр туршлах судлах болно. За тэгэхээр Нандин цэцэг багшийн ангид орж ирсэн байна. 7А анги хичээл орж байхдаа таарлаа математикийн хичээл. Тэгэхээр багшаас асуух асуулт байна л да. Тэгэхээр сураад имэн платформыг ашиглаад хичээлийг явуулж байна тийм үү? Математикийн хичээл. Тэгэхээр уламжлалт одоо юу гэдгийг багш самбар дээр бичээд явж байгаа хичээл байгаа шүү дээ. Одоо бидний уламжлалт. Иннээс юу нь яг юугаараа давуу талтай байна? Юугаараа онцлог байна вэ энэ програмыг ашиглаад сургалт явуулах? За сураадын програм болонгуудаа хүүхд талын хоцрогдлыг нэг төвшөнд нь тогтоож өгдөг. За математикийн хичээл нь өөрөө болонгуудаа нэг хоцорчвол ингээд дараагийнхаа ангиудын хичээл өгдөг, дараагийнхаа ангид юмнуудыг мэдхэ болчдөг. Тийм учраас сураад нь болонгуудаа хоцрогдлыг тогтоож өгдөг гэсэн үг. За одоо 7 дугаар ангид манай ах шилжиж орж ирсэн хүүхдүүд маань 4 болон 3 дугаар ангийн төвшөнтэй хүүхдүүд маш их байсан. За тэгэнгүүт нөгөө 3 дугаар ангийн төвшөнтэй хүүхдүүд ч одоо 3 оронтой тоо 3 оронтой тоог үржиж чадахгүй болмоос болонгуудаа 5 дугаар ангийн тэрбум тоогоо ангид ерөөсөө үржиж чадахгүй хуваах үлээ мэдхгүй болчихж байгаа юм. Тэгэхээр анханасаа тэр хүүхдэд за чи энэ чиглэлээр явах юм бол энийгээ мэддэг болно шүү гэдгийг хэлээд өгнө гэсэн үг. За тэнгуүтээ одоо уламжлалт буюу самбар дээр хичээл оронгууд энэ одоо 20 30 хүүхдийн дунд олонгуудаа хүүхдүүдийн одоо нэг 5 хүүхд нь ойлгоход үлдсэн хүүхд нь үлдчихдэг ойлгохгүй. За тэрний хооронд хүүхд болгон өөрөө өөртөө багшлаг. Тэр хүүхдэд өөртөө ингээд сураадаа чинь дахин давтах руугаа орно өмнөх ангийнхаа. За ойлгохгүй бол багш нараа ирээд дэвтэр дээр хичээл залгадаг. Тэгэхээр зөвхөн тэр хүүхдэд тусгаалan тэр хичээл орно гэсэн. Тэр хүүхэд болгонд ялгаатай өөр сэдв агуулгууд хичээл орж явж байна гэж ойлгож болох юм тий. Ойлголоо. За тэгээ програм дээр жишээ нь та яг ямар хүүхэд аль сэдв дээр явж байна, алинд нь ямар одоо хичээл зөвлөгөө хэрэгтэй байна тий. Алинд нь очиод туслах шаардлагатай нэг гэдгийг яаж юу мэдэх вэ? Энийг програмаасаа мэдэх үү? Бага. За манай програм дээр болонгуудаа одоо эндээс багш болонгуудаа энэ дээр ингээд дашбортоо ингээд харчихна. За тэгмэд одоо энэ базар аргачлаа гэдэг хүүхд болонгуудаа өгүүлбэртэй бодлогыг 5 дугаар анги дээр явж байна. За тухайн хүүхд маань өгүүлбэртэй бодлогоо ойлгохгүйгээс болж энэ дахин давтах буюу дахин давтах эсрэгөө орсон байна. 5 дугаар ангийн бас бодол тайлбарлага орсон байна гэсэн үг. За ингээд хянаад явах боломжтой. Эндээс хандчих юм байна тийм үү? Тийм сурагч юу гэж хэдэн цаг хэдэн минутанд юу гэж гэдгийг нь харна. За мөн энд нь болонготой нийт зөв бодсон бодлогын тоо, алдсан бодлогын тоо нийт хэдэн бодлого байгаа вэ гэдгийг нь харагдана. За жишээ нь одоо саяны суралцагч маань тухайн бодлогыг бодож чадахгүй байна гэдгийг та эндээс мэдэх юм бол дараа нь одоо яг яана гэсэн үг үү? За тухайн хүүхдээ одоо дуудаад за яг юу юун дээр нь алдж байна гэдгийг нь бид хоёр хамтдаа бодоод тайлбарлаж өгнө гэсэн үг. Зөв ганцаарчлан ажиллах боломж гэсэн үг. Тийм ганцаарчлан ажиллана гэсэн үг. За энэ дундаас нэгэд одоо 7 дугаар ангийнхаа сэдвийг бүрэн дуусгаад 8 руугаа орсон хүүхдүүд бас байдаг. Ер нь бол нөгөө хүүхдүүд маань сэдвээ дууссан бол дээд анги руугаа шууд өөртөө ангиа твшээд явна. За тэнд болонгуудаа багшийн гүйцэтгэл дээр бас харагддаг. За ер нь бол нөгөө дашбортоосоо юмнуудаа сайн хараад яваад байхад бол хангалттай юм. За одоо энд ингээд энэ одоо содон чимээ гэдэг хүүхд болонгуудаа 100%-ийн гүйцэтгэлээс авсан 113% гүйцэтгэлтэй явж байна гэсэн. Дараагийн анги руу орж ийнэ гэсэн. Дараагийн анги руу орсон гэсэн. За хүүхд маань болонгуудаа 6 дугаар анги нэгдсэн юм байна. 6 дугаар анги буюу 50% дээж өгсөн. Тэгэхээр 6 дугаар анги дуусгацсан, 7 дугаар анги дуусгацсан, 8 дугаар ангийнхаа сэдв рүү орсон байгаа гэсэн. Ойлголоо. Ер нь танд яг самбар дээр бичиж тайлбарлах хэрэгцээ шаардлага гарах уу? Эсвэл очоод хүүхдийг ажиллаад явчихдаг юм уу? Хаяада нэг бол гарна. Одоо мэдээж бид чинь ингээд 7 дугаар ангийн хүүхдүүд юм чинь 7-гийн үндсэн сэдвийг үздсэн байх ёстой. Тийм учраас тэр үедээ гарна. Дийлэнх үедээ болонгуудаа хүүхдээр очоод ажиллаад явчихдаг байгаа. Ойлголоо. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр энэ хүүхдүүд маань өөр сэдв дээр явж байгаа юм байна. Өөр хичээлийн агуулга дээр ялгаатай агуулгаар үзэж байгаа гэсэн үг. Мэдээж ялгаатай хурдаар бас суралцаж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ тодруулаад үзье. За 7 дугаар ангийн хүүхдүүд байгаа. 4 дугаар ангийн сэдв дээр явж байгаа хүүхд байна уу? Одоогор байхгүй. 5 дугаар ангийн сэдв дээр явж байгаа хүүхд байна уу? За энд нэг хүүхд байна тийм ээ. 6 дугаар ангийн сэдв дээр явж байгаа хүүхд.
7 дугаар ангийн сэдвээр явж байгаа хүүхэд. 8 дугаар ангийн сэдвээр нэг хүүхэд байна. За баярлалаа. Би өмнө нь болохоор анх 1-ээс 3 дугаар ангида 53 дугаар сургууль сурж исэн. Тэгээд тэрний дараа 73 дугаар сургууль сураад энэ электрон жал гэх сургууль 6 дугаар ангиасаа эхэлж орж исэн. Өмнө нь хуучин сургууль болохоор математикийн жилдээ сонирхол байдаг ч гэсэн ингэж олон хүүхдүүд донд явахаар ганцаар жил ингэж хичээлээ ойлгох боломж нэх их байдаггүй байсан болохоор хоцрогдол бол баг зэрэг байсан. Тэгээ энэ сургуульд анх орж ирэхдээ 5 дугаар ангийн түвшиндээ буюу хоцрогдолтой орж ирээд одоо хоцрогдлоо нөхөөд 8 дугаар ангийн түвшинд явж байгаа. Хуучин сургуультай харьцуулахад энэ сургуулийн сургуулж байгаа арга барилаас нь юу таалагдсан? Юу сонирхолтой байсан? Хүүхэд тус бүр дээр өөртөө гэсэн төвчний тогтоогоод тэр төвчнээсээ тусдаа ингэж өөртөө гэсэн арга барилаар сурдаг болохоор бусад сургуулиас илүү таалагдсан. Технологи ашиглаж сурах илүү сонирхолтой байдаг үү тийм? Илүү сонирхолтой байдаг. За сайн байна уу? Юу электрон жал сургуулийн математикийн техникийн ахлагч Ганс их байна. За одоо та бүхэндээ админы эрхээрээ сургаал систем рүү орохоор ямар хөө байдалтай харагддгийг танилцуулах гэж байна. За энэ хүү админы эрхийн тусламжтайгаар за манай багш нар болохоор хүүхдүүдийн гүйцэтгэлийг хянж болно. Мөн бас за миний хувьд одоо заа хараа нийтлийн ахлагчийн хувьд багш нарын гүйцэтгэлийг бас эндээсээ харж болдог. За одоо жишээ нь энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ хэсэгт болохоор за манай сургуулийн Эсэрдэн маань сургуулийн маань бүх ангийн хүүхдүүдийн за гүйцэтгэл нь харагдаж байна. За эндээс ингээ харахаар за 4-1 гэдэг анги маань жишээ нь бүх хүүхдүүдийн дундаж үзүүлэлтээр 65% таа ингээд бүх ангиудаа тэргүүлж явж байна. За энэ маань юу гэсэн үг гэхээр за 4-р ангийн хүүхдүүд маань одоо жишээ нь за 3, 4-р ангийн мэдлэгээ гүйцэж үзэх хэрэгтэй байсан бол хүүхдүүдийн ерөнхийдөө 65% нь болохоор төвшөндөө таарсан юм а үлдсэн 35% нь одоо тэрийгэ гүйцгээд үзээ явж гинэ гэж ойлгож болохоор байна. За эндээс ингээд анги болгоно хэдүүлээ бид нар харж болох нь байна. За миний хувьд болохоор тэр ангиуд тэр багш ордог гэдгийг мэдж байгаа учраас энэ багш маань ерөнхийдөө ангийнхаа хүүхдүүдийн үзэх хэстэй амиг тэдэн хувьд нь үзүүлсэн явж байгаа юм байна. Ийм хувьд нь үзүүлсэн явж байгаа юм байна. За энэ багш жоохон хангалттай удаан явж байгаа юм гэдгийг эндээс харж болдог. За мөн энэ ирэхээрээ за өөр бас ийм аймгийн ийм дүүргийн ийм сургуулийн хүүхдүүд ингэж явж байгаа гэдгийг бас харж болох нь. За өөр бас эндээсээ юу харж болдог вэ гэхээр за энэ хэсэгт за сурагч тус бүрд нь яг ямар үр дүнтэй за ямар гүйцэтгэлтэй явж байгаа гэдгийг бид нар бас харж болдог. За одоо жишээ нь эндээс дэлгэцнээр харагдаж байна. За жишээ нь за 5-2 дугаар ангийн өслөн гэдэг хүүхэд маань одоо жишээ нь энд болохоор 136% гүйцэтгэлтэй явж байна. Энэ маань юу гэсэн үг гэхээр манай сурагч маань үзэх хэстэй ангийнхаа агуулгыг 100% асуудалж дуусгаад дараагийн ангийнхаа агуулга руу ороо явцсан гэсэн. Тэгэхээр энэ маань болохоор манай хүүхэд ингээд за 5 дугаар ангийн хүүхэд байлаа гэж бодоход ангийнхантайгаа нэгэн зэрэг юм хийхэд явахгүйгээр нөгөө хэдээсээ бас төрүүлж явах боломжтой. Нөгөө сайн явж байгаа хүүхэд бос хүүхдүүдтэйгээ адилхан зогсоодож болохгүй шүү дээ. Тэр хүүхдүүдийг бид нар гүнзгийрүүлж ингээд дараагийн ангийнхаа сэдвийг үзэх боломжийг эндээсээ олгодог. Мөн ингээд доошлоо харах юм бол одоо энд улаанаар заасан байгаа хэсгүүд нь энэ хүүхдүүд маань болохоор одоо жоохон хоцрогдолтой явж байгаа хүүхдүүд. Тэгээ тэр хүүхдүүд хоцорж байгаа гэд яг өөрийнх нь төвшөндөө харсан юм а хийгээд яг багшийн заавар зөвлөгөөтэйгээ бас хойноос нь үзээ явж байгаа гэсэн. За тэгээ энэний дунд хэсгээр болохоор яг дундаж өөрийнхөө ангийн хийг үзэх систем үзэж байгаа хүүхдүүд байна гэсэн. За одоо эндээсээ гадна бид нар бас энэ админы ирэхээрээ ийм юм харж болдог. За манай сурагч маань одоо 9 сарын 1-нд хүүхдүүд цуглалаа, хичээл цуглалаа. Энэ хүүхд маань ямар төвшин дээр яаж явж байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бүх сэдв орсон нэг шалгалт өгч өөрийнх нь гарааны үнэлгээ болон нөгөө эхлэлийн үнэлгээг тодорхойлдог. За одоо эндээс ногоон болон улаан өнгөөр за ингээд энэ сэдвийг энэ хүүхд маань мэдчихээн. Энэ сэдвийг энэ хүүхд маань мэдхгүй байна гэдэг хэсгээ эндээс ингээд хараад авчдаг. За тэнгуүтээ тэндээ таарсан сэдв даалгаврууд нь тухайн хүүхдийн сураад ирэхээр гараад ирдэг. За тэнгуут энэ одоо жишээ нь тэмүүлж эхлэлийн шалгалтын дүн харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр багш болгоны сургаалын эрх дээр нь хүүхдүүдээс авж байгаа шалгалт болгоныхаа дүн ингээд яг энтэй адилхтаар ингээд графикаар гараад ирдэг. За тэнгуут нь эндээс бид нэр дүгнээд за энэ хүүхд маань хичээлийн жил эхлэхэд ийм үеийн гүйцэтгэлтэй энэ бодлогыг бодож чадахгүй байсан юм байна. Одоо хичээлийн жил дуусахад ийм бодлогуудыг бодож чаддаг болсон. Энэ бодлого дээр заас одоо хүртэл анхаарах шаардлагатай байна. Эсвэл энэ бодлогыг за шинээр үзсэн учраас үнэхээр сайн сураагүй гэж магадгүй шүү дээ. Тэр болгоныг ингээд гаргаж авах боломжтой. Яг ингээд бодлого сэдв болгоноор нь за үнэхээр мэдэж гинүү чадж гинүү гэдгийг энэ дэр харуулах боломжтой. За тэгээ эндээс нь бид нэр дүгнээд багш болгон ингээд хичээл тараад давталгаа шүү дээ. Давтлага дээр яг ийм сэдвэр давтлага хийх юм байна. Ийм юмыг илүү их бэлдэх юм гэдгийг багш нар бас төлөвлөдөг байна. За тэгээд эхэлж гаргасан энэ тайлан болон төрний шалгалтын дүнг бид нар харгалзаж үзэж байгаад бас багш нартаа за ингээд заавар зөвлөгөө өгнө, сайн байгаа багшаа урамшуулна. За тэнгуүтээ бас асуудалтайгаа хүүхдүүдэд хоорондоо дундаа ярилцаж за ийм шийдвэр гаргах юм байна. Инким нэгдгийг цааш нь төлөвлөж гаргахтаа ашигладаг байх нэ.
За тэгэхээр холсон сургалтын флекс загварыг үр дүнтэй ашиглаж байгаа туршлагатай танилцлаа. Та бүхэн анзаарсан бол холсон сургалтын флекс загварыг явуулахад тусгай програм хангамж шаардлагатай. Энэхүү програм хангамж нь олон төрлийн контент агуулгыг багтаахаас гадна тухайн хүүхэд нэг бүрийг, суралцагч нэг бүрийг ялгаатай хэрэгцээ шаардлагыг тодорхойлж болох дата өгөгдлийг цуглуулж боловсруулж үүнийгээ сургалтын чанарыг дээшлүүлэхэд, сурлагын амжилтыг дээшлүүлэхэд ашигладагаараа давуу тал болж байгааг анзаарсан баха. Та бүхэн ч гэсэн сураад имэнийг ашиглах боломжтой юм байна шүү.